Hi. Сайн байцгаана уу? Шинэ оны минь төргий. Яа, тэргэлэн. Уянгаа байна. Гэтэ их уянга шүү. За тэгэхээр өнөөдөр бид хоёр энэ тэргэл уянгаа хоёр яаж яваад Нидерланд улсад ирвэ гэдэг сэдвээр богинохоо өөрсдөө товчхон танилцуулаад энэ талаар ярих болно. За тэгээд тэргэл бид хоёрын хувьд болохоор Нидерландад одоо ирсэн түүх бол ерөнхийдөө адилхан. Яагаад гэвэл бид хоёрын нөхөр хоёулаа яг адилхан хөтөлбөрөөр Нидерландын Eindhoven технологийн их сургуульд инженерийн доктор хамгаалдаг байгаа. Хамгаалж буй. Манай гэр бүлийн хувьд болохоор манай нөхөр одоо сая намарт төгсөөд одоо бол эндээ ажилд ороод ажлын санал аваад тэгээд бидэд амьдраад байж байгаа. Энэ нь болохоор яадаг хөтөлбөр вэ гэхээр инженерийн доктор гэдэг хөтөлбөр байгаа. Тэгээ манай хоёр нөхрүүд хоёулаа software technology буюу одоо software инженер, IT инженер, монголоор IT инженер гэдэг мэргэжлэр сурдаг. Манайх болохоор эдний жилийн дараагийн жил нэрсэн. Тэгээ одоо ирээд жил хагас болж байна. Тэгээд хоёр манай гэр бүлүүд ингээд амар азтай тохиолдлоор ингээд би тэдэд байр олдож таарсан нь хоёр юм зэрэгцээ орцгосон. Тэгээд хурш айлууд байгаамаа. Хөшүүд болсон айгуу гоё байдаг. Айгуу гоё ах ихтэй хөшүүд болонгууд айгуу гоё байдаг. Тэгээд өдөртөнд. Тэгээд нөгөө нэг сургуулийн хувьд болохоор ерөнхийдөө юм нэг оюутны байртай нөгөө хамтарч ажилладаг. Тэгээд азар бид нар манай нөгөө байр болоход хэцүүч гэсэн. Яг азар олцсон байр нь бид нар хоорондоо хурш байж таараад ийм сайхан тохиолдол бүрдсэн байд юм аа. За тэгээд энэ хөтөлбөрийн давуу талаас бас дурдах хэрэгтэй хүмүүстээ сонирхолтой санагдчихж магадгүй. За тэгээд энэ хөтөлбөрийн хувьд хамгийн гол давуу тал нь бол гэр бүл хүүхдтэйгээ их нэртэйгээ ирж болдог хамтдаа одоо ирэх боломжтой юм хөтөлбөр байгаа. За тэгээд зөвхөн их нэр гэлтэхгүй одоо манай нөхрийн ангийнхныг харж байхад бол зүгээр партнерууд өөрөөр хэлбэл boyfriend, girlfriend-үүд хамтдаа ирж сурч болдог байгаа. Тэр нь айгуу гоё тий. Би гайхсан шүү дээ. Заавал гэрлэх хэрэггүй байж. Амьдралын төлөө гэрлэлтэй бодлоо шаардлагагүй байсан байна. Гэтэ бид хоёр ч нэг ипотекийн зээл авах үжээ бүрдүүлсэн. Энэ хоёрын хувьд яасныг мэдхгүй. Хоёр ч ерөөсөө энэ нэг ч бодоогүй. Чи яг нөхрөө ясын цайтал шалгасан уу? Энэ миний нөхөр болох юм мөн үү биш үү гэж бодсон уу? Боцсон зөндөө боцсон. Тэгээ зөндөө босч байгаа л ёо батлуулсан. Гэхдээ яг ч энэний төлөө энэ хоёрын хувьд болохоор урдаас төлөвлөөд батлуулсан байсан юм шиг. Бүр нөгөө нэг гэрэлтэй батлуулал мөнгө авах гэдэг шиг үргэлжлэв. Тэгээ манай гэр бүлийн хувьд амьдралын шаардлагаар Монгол ипотекийн зээлэнд ороход бүртгүүлсэн байт юм аа. Өөр даваа тал нь гэх юм бол ажлын гэрээтэй ирдэг нөхрүүд нь тэгээд эхнэр ч яж болно. Энд яг гэхлээр нөгөө зөвхөн нөхөр гэдээ ярихаар бас сайн санагдчих магадгүй. Энд яг адилхан хөтөлбөрөөр ирсэн эхнэр нь ажилдаг. Одоо гол одоо нөгөө ирсэн спонсор нь эхнэр нь байгаа тийм хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. За тэгээд нөхрүүд бит хоёрын хувьд болохоор нөхөр учраас нөхөр гэж ярьж байгаа. Тэгээд нөхөр нь гол спонсор гэж явдаг. Тэгээд бит хоёрын байгаа одоо амьдарч байгаа виз нь өөрөө бас ажиллах боломжтой. Цагийн ажил хийж болно. Full time бүтэн цагийн яг энгийн ажил хийгээд явах боломжтой. Ажиллал олж чадах юм бол ерөн зөндөө боломжтой. Ийм хөтөлбөр байгаа. За тэгээд тэрэглийн хувьд бас мастраа саяхан энэ намраас хийж эхэлсэн байгаа. Надаа бас бит хоёр тохиолдсон бас нэг гоё боломж нь байсан бэ гэхээр манай нөхөр энд ингээд одоо мэргэжлийн тийм ажил хийж байгаа хүн болвол эхнэр юм уу партнер нь одоо энд Нидерланд хүмүүстэйгээ адилхан төлбөрөөр одоо их сургууль сурах боломж нэгсэн. Тэгэхгүй бол би одоо international буюу одоо 20,000-аас одоо 20,000 евро хүртэлх төлбөрийг төлөх ёстой байсан бол одоо нөхрийнхээ ачаар би одоо 2,000 евро л төлж жилдээ сурах боломж нэгсэн. IT мэргэжлэр сурдаг. Тэгээд мастер эхлүүлсэн хүмүүс сурж байгаа. Цаашдаа одоо ажиллаж байгаад магадгүй арай өөр карьер бас хөөх хүмүүс байвал бас гадаад явах хүсэж байвал тий. Энэ програм бол айгуу гоё програм шүү гэж хэлмээр байна. Тэгээд сургуулийн хувьд ч гэсэн Нидерландта хоёрт ордог техникийн сургууль. Тэгээд кампус бол бас маш гоё. Тэгээд биднэрт бас айгүй их боломжууд байгаа. Тэрийг бол дараа бас ярих боломж асуулт байх тий. Энэ хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай нөхрийн бас YouTube сувг болон Medium блог байгаа. Энд дээр илүү профешнл талаас нь одоо яг зөвхөн энэ хөтөлбөрт зориулаад зөндөө мэдээлэл оруулсан байгаа шүү. Тэгээд та бүхэн бас ийшээ ороод сонирхоорой.
Мэн. За тэгээд бид хоёрын дараагийн ярих зүйл маань бол яагаад заавал Нидерландыг сонгосон бэ? Чи яагаад ер нь Итали үлдээгүй? Яагаад Нидерландыг сонгосон бэ гэвэл ер нь бол бүх талаараа надад айгуу гой санагдсан. Энд ирэхээр галттай англиар ярьдаг. Одоо Европын орнууд ч бүгдээрээ өөрсдийнхөө хэлүүдээр ярьдаг. Тэгмүүд англи хэл нь бол хамгийн том давуу тал байсан. Тэгээд бүх талаараа хөгжсөн эрүүл мэндийн одоо даатгал систем гэдэг ч юм уу халамжийн систем ч гэдэг юм уу тэр бүх юм талаараа хөгжсөн болохоор хүмүүс бүр Европ Нидерландыг Европын Америкч гэж хүрч ярьд юм байлээ. Тэгэхээр ер нь бол бүх талаараа гой санагдаад тэгээ нэг Америк шиг хэрнээ ингээд айгуу Европын тайван байдлыг ингээд бас нийлүүлсэн яг нэг гой дундлалт нэсэн болохоор бид хоёр бол Нидерландыг сонгосон. Танаа? Манай гэр бүлийн хувьд болохоор ерөнхийдөө яг нөхөр бит хоёр Туркэд бакалавраар сурч исэн. Тэгээд Монголдо буцаж очоод хоёулаа ажиллаад гэр бүлээ одоо бий болгоод өөрсдийн гэсэн гэр бүл ерөнхийдөө ингээд ажил карьер гэр бүл гээд яг ингээд бүх юм бас ингээд багаас эхлээл явж исэн л та. За тэгээд тэр үед болохоор бид хоёр за хэрвээ гадагшаа явахаар бол ер нь хүүхдээ сургуульд орохоос өмнө явбал нас нь ер нь хамгийн боломжтой нас юм байна гэж ер нь их ярьдаг байсан. Тэгээд яг энэ хөтөлбөрийн талаар ерөнхийдөө одоо ковидын үед юм уу ковидын дөнгөж дараахан мэдэж аваад за ерөнхийдөө энэ хөтөлбөрт бас хандаад үзье тий хэрвээ ингээд шалгуурыг хангах юм бол бас явах боломжтой юм байна гэж үзээ. За тэгээд Нидерландын хувьд хамгийн одоо нэгдүгээр тавьсан одоо мэдээж нөгөө манай нөхрийн талаас илүү одоо гэр бүлийн хувьд нэгт одоо яагаад Нидерландыг сонгосон бэ гэхэлэр сургууль одоо нөгөө нэг хүүхдийн сургуулийн боловсролыг бид нар маш юм нөгөө нэг сайн боловсролыг үнэгүй зэмших боломжтой байсан. Тэгээд одоо ч гэсэн яг ингээд Нидерландад ирсэн ингээд харж байхад бол одоо хувийн сургууль юу байхгүй. Интернэшнл сургууль бол байгаа. Интернэшнл сургууль бол мэдээж одоо 5,000 евроогоос 6,000 евро ч юм уу сургуулиас хамаарат өөр төлбөртэй. Харин зүгээр одоо primary school буюу одоо нөгөө нэг анхны нөгөө бага сургууль бол ямар ч үн төлбөргүй. Тэгээд сургуулиудын хувьд бага зэрэг сургалтын системээрээ ялгаатай ч гэсэн боловсролын хувьд яг адилхан одоо Монгол шиг одоо тэр сургууль сайн тэр сургууль муу гэж юм ерөөсөө байхгүй. Тэр тал нь бол одоо манай гэр бүлийн хувьд одоо Нидерландыг сонгох бас нэг том түлхэц болж өгсөн. За тэгээд ерөнхийдөө хоёр энэ блогтоо яагаад энэ блог одоо channel YouTube channel-аа эхлүүлсэн бэ? Тэгээд ирээдүйд бас энэ channel-та юу оруулах вэ гэдгээ бас энэ жоохон хэсгийн ярихаар шийдсэн. Тэгээд хоёр яагаад эхлүүлэхээр шийдсэн бэ гэхлээр одоо ер нь ингээд Нидерландад анх би Монголд байхдаа баг ингээд Нидерланд гэдэг юм юу лээ Нидерланд ямар улс илээ гэх байн нөгөө нөхрөөсөө асуувал хэл нь юу лээ яадаг лээ гэж тэгсэн чи одоо ингээд даарч хэлтэй тэнгүүд тэр хэлийг бол би өөрийгөө олоод ингээд сураа явж ийн гэж төсөөлж байгаагүй тэгтэл одоо бол би А2-оор дуусгасан Б1-т орсон ингээд явж байгаа тэнгүүд ингээд өөрөө энэ улс нь нэг тийм онцлогч гэх юм уу өөрийн нэг тийм соёл хэв шинжийг агуулсан юм улс байгаад байгаа. Тэгээд ингээд юмыг харах үнцэг амьдралын хэв маягийн ч гэсэн өөр бидний одоо ингээд амьдарч утсан одоо монголчууд юм уу миний хувьд одоо туркчууд юм тэрнээс бас шал өөр нэг юм ертөнц. Тэнгүүд тэрэл бит хоёрын хувьд ч гэсэн бит хоёрын насны зөрөө бас байгаа. Тэнгүүд тэрэл бол 20-д насны төлөөлөл би бол 30 нэмэх насны төлөөлөл болсон. Одоо сууж ийн тэнгүүд тэр болгонд одоо соёлын хувьд ч юм уу те Нидерландын хувьд ингээд байгаа зүйлүүдийг бит хоёрын бас харах үнцэг амьдралыг харах үнцэг бас 20 насныхаа яаж харж байна миний үеийнхэн яаж харж байна тэр ялгааг бас бит хоёрын нүдээр ингээ харьцуулаад явбал бас илүү сонирхолтой гоё харагдаж магадгүй гэж бодсон. Тэгээ мэдээж гоё зүйлүүдийн хажуугаар саар зүйлүүд ч гэсэн байгаа. Тэгэхээр бит хоёрт одоо ингээ нүдэнд туссан тиймэрхүү сайхан зүйлсийг бас ингээд өөр монгол хүмүүстэй те эднэр харин их хүмүүс ингэж амьдраад байна шүү манайх хичээхгүй бол тань болохгүй байх шүү. Хөшөлөг үзэж татчих гад байх шүү гэд. Иймэрхүү зүйлсүүдийг бас харуулмаар байгаа учраас хоёр юм влог хийя гэж. Тийм. Өөрсдийнхөө амьдралыг ингээд тийм өөрсдийнхөө амьдралыг бас шеэр хийнгээ. Одоо тухайлцангаа бас Нидерланд улсын талаар сонирхолтой зүйлсүүдийг хуваалцъя гэж шийдсэн байгаа. Эхний зорилго. Цаашдаа яаж хувирахыг бол бас мэдэхгүй байна. Жохон өөрчлөлтүүд явуул бас битээ гайхаарай. Тийм. Надад болохоор юу нь гойсон бэ гэхлээр манай хангагч амар хөвгчлээ. Тэгээд тэр хөвгчлээ би болохоор амар инээд муутай. Тэгээд хоёр гоё инээгээл хөвгчлтэйгээр энэ блогоо ингээд хийгээ явал дараа нь олон жилийн дараа өцгөжчихсэн бас айгүй гоё дурсамжтай байх гэж бас бодсон. Залуу насаа бичлэгэндээ хадгалж үлдцгээе. 30 гарсан хүн чинь ийм л юм бодож байна. Тий. За тэгээд иймэрхүү анда богино танилцуулал тий. За тэгвэл тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.